сонгодог хөгжмийн сан. Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Сонгодог хөгжмийн сан нэвтрүүлгийн энэ дугаараар импрессионизмын гол төлөөлөгч, Францын хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач Клод Дебюсийн амьдрал, уран бүтээлийн тухай цуврал нэвтрүүлгийн төгсгөлийн хэсгийг хүргэхээр бэлтгэлээ. Дебюсийн дараагийн даривтайхан уран бүтээл нь 1902 оны 4 дугаар сарын 30-нд тоглогдсон Пеллас Мелизанда 2 дуур байлаа. Дебюсийн хэлснээр энэ дуур 1895 онд зохиогдсон ч хожим нь түүнийг засварлжээ. Дуурийг Нобелийн утга зохиолын шагналын эзэн Метерлинкийн ижил нэрт жүжигээр бичсэн. Оросын урлаг судлаач, шүүмжлэгч Альберт Луначарский энэ дуурийг хар санаа хайр сэтгэлийн гайхамшиг гэж хэлсэн байдаг. Дуурийн үйл явдлаас товчхон өгүүлбэл ноёны аж ахуй гол ан хийж явахдаа булгийн дэргэд уйлж суугаа бүсгүйтэй тааралдаж түүнийг тайтгаруулна. Удалгүй тэд гэрэллээ. Хагас жилийн дараагаар дүү Пеллас эхнэрийг нь түүнтэй уулзахаас өмнө мэддэг байснаа ярьж үнэнээ хэлнэ. Пеллас бүсгүйг харсан дээрээ л ухаангүй дурсныгаа мэдэрсэн бол Мелизанда бүсгүйч бас түүнд яг адил дурсан байлаа. Тэгэд хайр сэтгэлийн олны нүднээс нуухан болжээ. Хардсан гол Пелласыг алж Мелизандаг хүн дээр шархдуулдаг байна. Дебюси зохиомжийн үйл явдал хөгжим хоёрыг бүрэн авцалдуулж сонирхолтой шийдлэр бүтээжээ. Тэр жүжигийн өрнөлийг юу ч хоошин чангаж болохгүй. Хөгжим тэр яран алдаа байна гэж хэлүүлэх ёсгүй гэсэн байлаа. Ингээд хамтдаа түүний энэ гайхалтай бүтээлийн хэсгээс сонсцгоё.
de la lumière. J'ai ouvert la fenêtre, il fait trop chaud dans la cour. Il fait beau cette nuit. Il y a d'innombrables étoiles. Оросын хөгжмийг хүндэтгэгч Дебюссид Оросд айлчлах боломж тохиожээ. Тэр 1913 онд Москва, Петербургт өөрийнхөө зохиолуудаас голчлон бүрдсэн тоглолтонд удирдаач төвлөрд хуурчаар оролцсон байна. 19-р зууны турш Парис хот Европын төвлөрд хуурын урлагийн төв болж байсан бол зууны сүүлчээр Дебюссийн үеийнхэн Германы хөгжмийн зохиолчид руу хошуурцгаах болжээ. Дебюсси Парисыг хуучин хэвэнд нь оруулах гэж нэлээд үдсэн байна. Тэр Тэнгис, Давалгаан наадам, Салхи тэнгистэй ярьсан гэдэг нэртэй 3 ангит симфони зураглал бичжээ. Эдгээр томоохон симфони бүтээлүүддээ тэр импрессионист аялгауг өргөн хэрэгэлсэн юм. Дебюсси дээрх зохиолуудаа найраглал юм уу эсвэл арай өөрөөр нэрлэж болох байсан ч зураглал гэснээр түүний импрессионист зүрхтэй тун зогцож байлаа. Та бүхэн түүний симфони найраглалыг сонсож байна. Нэг 1905 оны Оросын хувьсгал Францад нөлөөлөж эхлэхэд Дебюсси улс төрийн үзэл бодлон илэрхийлэх дургүй байснаас гадна ямар нэгэн эвсэл бүлэглэл ялангуяа 3 дугаар бүгд найрамдах улсыг их жигшдэг байжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Дебюсси Францын хөгжимд тэргүүлэх хөгжмийн зохиолч гэдгээ баталсан ч түүний амжилтууд нь их маргаан дэгдээсэн. Дебюсси түүний зохиол бүтээлүүдийг тойрсон маргаан намжихгүй л байлаа. Тэр үед Дебюсси дараагийнхаа дуурийг бичих талаар нэг биш удаа бодлоо. Олон зохиол уншсны эцэст Вагнерийн эсрэг Тристаны Франц хувилбарыг зохиомоор санагдсан гэдэг. Гэвч энэ бодол төлөвлөгөө нь биелээгүй юм. Хөгжмийн зохиолч би Пелласаас яасан ч холдож чадахгүй юм байна гэж хэлжээ. 1910 оны сүүлчээр тухайн үед ихээхэн алдартай байсан Италийн зохиолч Анунцио
Өөрийнхөө гэгэн Себастьяны тарчлал жүжигт хөгжим бичгийг санал болгожээ. Жүжигийн бичиглэл Пеллас, Мелизанда хоёртой ойролцоо байснараа хөгжмийн зохиолчийг татаж чадсан гэдэг. Ингээд Дебюсси ажилдаа орлоо. Тэр эхлэл, найрал дуу, үггүй жүжиглэлгээд 5 үзэгдлийн хөгжим бичжээ. Харин сонирхолтой нь Аннунцио гэгэн Себастьяны тухай домогтоо зөвхөн сүсэг бишрлийнхээ төлөө тарчилж байгааг дуулсан биш. Сэргэн мандалтын үеийн сайхан бие бэлдрийг нь онцлон магтсан байлаа. Аннунциогийн шалж шаардсанаар дуурийн гэгэн Себастьяны дүрд эмэгтэй хүн тоглохоор болсон байна. 1911 оны 5 дугаар сарын 22-нд Шатле театрт анхны тоглолт болж, гол дүрийг Петербургийн бүжигчин Ида Урбанштейн бүтээжээ. Маргаанч яг бодсноор болж Парисын хамблам бүх хүн ч католикчууд дуурийг үзэж болохгүй гэж шуудхан хориглосон байна. Үүнээс болж дуур ашиг орлогоо олсонгүй удалгүй тоглолтоо бүрэн зогсоосон байна. За өгүүлэмжийн төр өндөрлөөд дуурийн хэсгээс сонсцгоё. Дебюсси төгөлдөр хуурчин өөрийн гэсэн арга барилтай болохоор шийджээ. Түүний төгөлдөр хуурт зориулсан далайн гахай мөнгөн үст охин зэргээр нэрлсэн 12 периодын бодит дүрслэл биш. Бүжгийн хөдөлгөөнийг дуурайсан зураглал мэт болсон байлаа. Дэлхийн 1-р дайн эхэлсний дараа Дебюсси төгөлдөр хууртай ойртолгүй олон хонжээ. Хөгжим бодох цаг биш гэж тэр хэлж байлаа. Гисэн хэдий ч 1914 онд Баатарлаг бүүвэн дуу Баатруудын хүүхдүүдэд шинэ оны мэнд зэрэг зохиолуудаа бичжээ. Удалгүй Дебюсси сонгодог сэтгэлгээгээр амьлуулсан морин хийл төгөлдөр хуур, лимб эрдүү хийл, босоо ятханд зориулсан 3 санаат бичсэн юм. 1915 оны намар бүр дайны өмнө илэрсэн өвчний анхны шинж тэмдэг нь улам хурцдсан юм. Хүнд өвчтөө хөгжмийн зохиолч маш их сэтгэлийн тэнхээгээр 3 дугаар санаатаа дуусгаж хаяал үзэгчдийн өмнө гарч байлаа. Гэвч эрүүл мэндэнд ороцсоор Клод Дебюсси 1918 оны 3 дугаар сарын 25-нд насан эцэлжээ. Ингээд нэвтрүүлгээ түүний төгөлдөр хуурт зориулан бичсэн далайн гахай нэртэй бүтээлээр өндөрлөе.
Сонгодог хөгжмийн сан нэвтрүүлгийн энэ дугаараар импрессионизмын гол төлөөлөгч, Францын хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач Клод Дебюсийн амьдрал, уран бүтээлийн тухай цуврал нэвтрүүлгийн төгсгөлийн дугаарыг хүргэлээ. Нэвтрүүлгийн редактор Солонго, найруулагч Саран Туяа, нэвтрүүлэгч Билгээ.